Яриа нэг. За залуучуудаа эхлэх үү? За. Тэмүүжээ эхэлчих үү? За манай Media Insider-ийн хоёр дахь нэвтрүүлэг маань өнөөдөр одоо нийгмийг маш их бухимдуулж байгаа нэг асуудал байгаа шүү дээ. За энэ болохоор юу гэхээр манай дэлхийн нийт тэгээд манад болж байгаа эдийн засгийн энэ өөрчлөлтүүдээс хамаарат одоо төсөв маань маш их алдагдaltaа соргоо гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг төсвийг яаралтай өнөөдөр засгийн газар зайлшгүй тодтол хийх шаардлагатай юу? Их хурл төсөв тодтол хийх шаардлагагүй юу? Ийм нөхцөл яг үнэхээр үүсэт байна уу, үүсэхгүй байна уу гэдгээр байр суурь нэлээд маргаантай байна шүү дээ. Тэгэхээр энэ сэдвийг хүндэж хэдүүлээ өнөөдрийнхээ яг ярий. Тэгэхээр хамгийн ихэнд сая чи ордонд ороод намын бүлгүүд хуралдсан энэ асуудлаар тэгээд байр суурийг чи авсан байсан шүү дээ. Дуулга авсан. Энийг ихлээр сонсъё тийх үү? Тэгээ. За тэгээ энэ хоёр даргын дээр бүлгийн даргын асуудлаар яриа эхлээ сонсч тийм ээ. Тэгээд яриа авчихсан тий. Өнөөдөр бол бас нэг сайн мэдээ бол энэ олимпийн манууц бол 5 тэрбум сая бас өндөр гараа явж байгаа тийм. Тэгэхээр божис мод одоо 5 тэрбум гараа. Цаашдаа ч бас нэмэгдэх ийм одоо мэдээлэл байгаа. За энэ тохиолдолд бол эдийн засгийн бас том макро зүйлүүд бол бас гай юм байна гэж харж байгаа. За энэ тохиолдолд бол ямар ч байсан тийм төдийлөн одоо төсвийн тодорхой хийх одоо шаардлага одоохондоо харагдах байна гэж үзэж байгаа. За мэдээж одоо тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн буюу одоо алтны ханшны өсөлтүүд бол байгаа. Нөгөө төр бит бүтээгдэхүүний бит одоо хэмжээ бас тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Ялангуяа эхний 2 сард одоо тодорхой нэр төрлийн уурхайн бүтээгдэхүүний бит хэмжээ нэмэгдсэн юм байна. Одоо ялангуяа энэ 7-7 хоногор авч байгаа эдийн засгийн талаар бит хэмжээ бас нэмэгдэж байгаа. Энэ бол яг бас яг тодорхой орлогын одоо дүнг нэмэгдүүлэхэд бол одоо шууд нөлөөлж байгаа зүйлүүдийн бас нэг төсвийн тодтол гэдэг зүйл одоо бас цаг үеийн хугацаар тавигдж байна. Төсвийн тодтолоос өмнө ер нь энэ Монгол улсын төсөв сүүлийн жилүүдэд ханаасаа хаашаа явчихад байгаа юм. Зөв зүгт явж байгаа юу гэдэг нэг асуулт одоо байнга тавигддаг. Би бол энийг асар буруу зүгт явж байна л гэж боддог. Өнгөрсөн оны 24 оны төсөл 25 оны төсөл ярьж 30 гаруй их найдын төсөв ярьсан тийм. 35 их найдын төсөв ярьж хахад маш олон гишүүд ус арц намын бүлгийн зүгээс байнга эсрэг байр суурь илэрхийлжсэн юм буруу. Хэд том төсөл. За жишээ нь төсөв батлагдаад явж байхад 11 сарын 5-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол олон улсууд энэ худалдааны дайны төвшөнд асуудал үүсэх нэ. Гэтэд ард улсын бараа таваар үйлдвэрсний экспортын бүтээгдэхүүн хориг тавих нэ. Гэтийн бүтээгдэхүүн, гэтийн эдийн засагт таатай биш нөлөөг үүсэх нэ. Энэ нь өөрөө Монгол улсын эдийн засагт, Монгол улсын экспортод тэр тусмаа коксчх нүүрс гангийн экспортод бүтээгдэхүүнүүдэд зөрөөр нөлөөлөхтэй тодорхой байсан. Тодорхой болцсон байна. Энэ одоо нэг гинт үүсээд тодтолын тухай ярьж байгаа биш. Энэ 24 оны төгсгөлөөр тодорхой болчихсон байсан. Нөхцөл байдал одоо зүгээр л илэрч байгаа. За 2 дугаарт. За 3 дугаарт одоо ингээд орлого тасраад эхний нэг улирлын байдлаар баг төсвийн орлого 2 ихнээс шахмаар тасраад явж байна. Валютын ханш үндсэндээ валютын нөөц гэдэг зүйл, цэвэр нөөц гэдэг зүйл хэцүү болчихсон. Валютын нөөц эхний 2-3 сарын хугацаанд цэвэр албан нөөц нь тэр умаар буурцсан. Ийм л нөхцөл байдал. Сая ийм л нөхцөл байдалтай ингээд одоо бол яаралтай төсөө тодтох хэрэгтэй л гэж боддог. Мөнхбаатар гишүүний ярьж байгаагаар бол манайхан бол одоо манай бүлэг төсөвт шаардлага тодтол хийх тийм нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Тэгж байгаа тий. Арслан намын бүлэг болохоор хэд удаа энэ асуудлыг оруулсан. Яаралтай төсвийн тодтол оруулахгүй болохгүй байна гэсэн ийм байр суурийг илэрхийлж штэ. Тэгэхээр Мөнхбаатар заяа хоёр ингээ та нарын хувьд юу үзүүлж байна тийм үү? Сэтгүүлчдийнхээ хувьд та нар өөрсдийнхөө бас нэг бодол суур байр суурийг товчхон шиг хэлээ орчуул. Би бол ингэж үзэж байгаа. Төсөв бол зайлшгүй тодтох шаардлага аль хэдийн үүссэн. Гэтэл бол засгийн газар бол өнөөдөр яг ард түмнийг тийм ховсдын байдалтай байгаа байхгүй юу? Одоо бид нар удахгүй эдийн засаг маань тийм одоо 100-аас 120 их найдаар тэлгэж байна. Нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүн
нэг хүнд одоо $10,000 болох гэж гэдэг юм уу. Ингээд хүмүүсийн нийгмийг нийт нь ховслоод байна. Тэгэхээр ард түмэн энэ ховслоос гарч чадахгүй байхгүй. Тийм учраас энэ засгийн газрын үгэнд итгэл тийм байгаа юм байна. Эдийн засаг маань хэвэн байгаа юм байна. Өсөлттэй байгаа юм байна. Сайхан болох юм байна гэдээ ингээд хуутаад яваад байгаа. Гэтэл өнөөдөр цаана төсөв бол сая охин бэлтгэсэн шүү дээ. Төсөв бол 30-аас 40% одоо сорхоо өссөн байна. Энийг яаж нөхөх юм бэ гэгээд асуудал яригдаад байгаа. Өнөөдөр энэ саяын одоо Монгол Ардын намын бүлгийн даргын ярьж байгаа бол одоо сангийн сайдын ярьж байгаа бол төсөв одоо тодтох тийм нөхцөл бүрдээгүй байна л гэдэг. Энэ бол ард түмнийг ховсож байгаа байхгүй юу? $5 тэрбум нөөцтэй болчлоо гэдэг нэг ийм тоо баримтыг жавхлан сайд дурдж ирсэн тийм үү? Гэтэл тэрнээс нэг 7 хоногийн өмнө 2 тэрбумаар нөөц багасчлаа гэдэг ийм тоонууд нь зөрүүтэй байна. бүр ингээ галзуу хүний өдрийн нэмдэг шиг ийм савлаад ийм тоо баримт дурдаад байгаа юу гэж. Бид нар бол жишээ нь бид гурав бол эдийн засагчд биш. Гэхдээ бид нар юуг голон зарчмын ямар асуудал яриад байна гэхээр хэрв одоо улс орныг бид нэг айл өрөх гэж бодох юм бол зүгээр энгийн айл өрөхөөр одоо ингээд гэрийн эзэн гэрийн эзэгтэй хоёр төсвөө гэрийнхаа төсвийг гаргаад тэгээд төсөвтэй багтааж л одоо зардлаа тооцсон. Тэгэхээр бидний яг нэг орлого өрхийн орлого ямар байна? Тэрнээс хамгийн шаардлагатай зүйлүүд аваад ингээд цааш явна. Энэ өнцгөөс аваад үзэх юм бол өнөөдөр бид нэлээд өндөр дүнтэй байхад нь төсвөө баталсан. Эргээд өнөөдөр одоо төсөв нөгөө өндөр дүндээ хүрч чадаагүй нөхцөл бид нар эргээд тодтогч хийж энэ нөхцөл байдалтай уялдуулж хэрэглээгээ одоо зохицуулахгүй болохгүй гэдэг л ийм л одоо байр суурь байгаа. Нэгдүгürt. За хоёрдугаарт бол бид нар одоо саяын таны ярьж байгаа байр суурь нь өөр байгаа гэдэг. Жишээ нь сарын өмнө Монгол улсын валютын нөөц тэд боллоо, тэдээр буурчлаа гэд 7 хоногийн өмнө 10 хоногийн өмнө ингэж ирсэн. Тэр тэрбумаар хэлсэн. Одоо юу гэдэг сангийн сайд нь 5 тэрбум боллоо гэд ингэсэн чинь Монгол банкнаас асуухаар 4.7 тэрбум буюу 300 сая донд нь цог тотцсон юм шиг ингээд зөрүүтэй мэдээлэлүүд. Тийм учраас жишээ нь одоо ерөнхий сайдын хувьд бол яах ёстой гэж бид харж байгаа нөхөр энэ өөр зөрүүтэй мэдээлэл өөр дөрөө зангидж нэг болгож яг бодит одоо зөв мэдээллийг нэг сувгаар ингэж өгөхгүй бол эн чинь иргэдэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Иннээсээ болоо цаашлаад энэ төсвийн шин дагаад энэ олон хүмүүсийн төрийн албаагчдын цалин юмнууд ороод явна. Тэгэхээр энийг яах ёстой вэ? Тийм учраас зайлшгүй тодтгол хийх шаардлага байна уу гэж ингэж хараад байгаа. Би нэг өөрийнхөө бодлыг ярив. Төсөв бол үнэхээр одоо яаралтай тодтгол хийхгүй бол ер нь цааш үүсэх хүндрэл бол бүр эвгүй тийм аюултай нөхцөл байдал үүсэх болов төрлөө орох болов гэж бодоод байгаа юм. Ягаад тэгэхээр бид нар чинь гашуун туршлага байна шүү дээ. Одоо чинь яг төсөв бүр ингээд алдагдaltaа батлагтаа сүүлдээ манайх чинь дефолт зарласан шүү. 7-4 дийлж чадгаа байгаад олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон шүү дээ. Хоёр ч удаа орсон. Магадгүй өнөөдөр яаралтай тодохгүй бол өнөөдөр оюун эрдэнэ засгийн газар миний бодлоор бол сайхан амладаг 6 жил амллаа. Бүтээж байгаа юм бол алга байгаа байхгүй юу? Дэлхийн эдийн засаг өнөөдөр улам хүмүүгдэл одоо Трамп өчигдөр үлээ худалдааны одоо бараг дайн зарчлаа гэдээ яриад байна шүү дээ. Маш том эргэлт гаргаж байна шүү дээ. Татваруудыг нэмээд ийм нөхцөлд өнөөдөр Монголд орж ирэх хөрөнгө оруулалт багасж байна тийм үү? Төрийн эмчд маш олон аж ахуйн нэгжийн одоо бараг л хурааж авч байгаа шиг үйл ажиллагаа явуулж байна. Түр дангаараа эдийн засгийг өөрөө удирдах гэдэг юм шиг байгаа байхгүй юу? Энэ засгийн газрын одоо үйл ажиллагаа ер нь болохгүй байна. Дүгнэлт хийхгүй байна. Одоо энэ засгийн газар үйл ажиллагаанд өнөөдөр 6 жил хангалтаарлаа тэг гэдэг үнэлтийг тавих цаг болсон юм шүү гэсэн нийтлэл гарсан шүү дээ. Манай нөө Media Insider-с бас нэг бас пэйж дээрээс хүмүүс орж уншиж болно. Үргэлжлэн засгийн газар байна гэдэг. Тэр үргэлжлэн засгийн газрын нэг жишээ нь хараа л та. Одоо бид нар энэ 25-ны төсөв чинь жишээ нь бидний хамгийн их экспортлдог ганц зарж мөнгө олж байгаа манай нүрс байна тийм үү? Коксчих нүрс. Бид нар тэр дэлхийн зах зээл дээр $150 байхад нь бид нар энэ төсөв хийсэн. Гэтэл өнөөдөр $70-оос доосоо орчлоо шүү дээ. Тэгээ бид нар тэр үлдсэн $70-80 хаанаас олох гээд байгаа юм? Энэ чинь зайлшгүй тодтох шаардлага байгаа үстэй. Эдийн засгийн шаардлага тэгт одоо тийм нөхцөл үүсээгүй байна гэж ярьж байгаа засгийн газар их хурлын одоо энэ гişүүд юу итгэхэд тун бэрх. Тэгээд юунаас нөхөх юм гэхээр зөв сангийн сайд бол хэлсэн шүү дээ. Бид нар одоо дэлхийн зах зээлээр алт одоо маш үнэтэй болж байна гэсэн яг үнэхээр үнэтэй болж байна. Уунц нь одоо $3,050 гаруй доллар болчихлоо. Зөсч өссөн. Гэтэл засгийн газрын одоо тэр тооцоолоор бол бид нар одоо алтныхаа борлуулалт олбортын хэмжээг нэмээд нэг $800 сая орчим доллар болох юм шиг байна. Яг тэр тийм хэмжээний доллар болох нөгөө алтны компаниудаар алт тушаалт нь Монгол банкнд улам багасаад байна. Бид нар цагтаа бол одоо жилдээ 20 гаруй тонн үнэт металл Монгол банк худалдаж авдаг гэсэн бол өнгөрсөн жил дөнгөж 16.5
тооны хөдөлж авлаа. Энэ жил бол нэг 18 тонн орчмыг авна гэж байна. Тэгэхээр зэрэг тэр тушаалт багасаад байна шүү дээ. Бага л болж байна. Тэгэхээр зэрэг бид нар одоо тэндээс тухайлбал алтны экспортороо бид нар тэр алтаа борлуулаад ч юм уу тийм хэмжээний мөнгө олно гэх тийм найдлага байхгүй. Энэ ард түмний хурж байна. Би шууд тэгж ажиллаж байгаа. Тэгээ ийм нөхцөлд бол бид нар жишээ нь гадны хөрөнгө оруулалтыг татах тодорхой арга хэмжээнүүд бас хэрэгжүүлж хиймээр санагддаг. Гадны хөрөнгө оруулалтууд монголчуудад ялангуяа Монголын төр засгийн бодлого үйл ажиллагаанд итгэл нь ингээд алдарсан. Ийм үед одоо юу гэдгийг босон болоогүй олон форумудаас илүү яг энэ хөрөнгө оруулагч бидний нөхцөл байдал ийм байна. Ийм одоо давуу талыг олгоё. Ингээд хөрөнгө оруулаач гэд тэр дундаа оруулах хөрөнгийг бол илүү бодиттой тэр үйлдвэрлэл барих гэдэг юм уу, үйлдвэр барих гэдэг юм уу, тэ эцсийн бүтээгдэхүүн хийх гэдэг юм уу. Энэ чиглэл рүү явахгүй бол бид нар нэг том мега одоо төсөл гэдэг юм уу, эсвэл нөгөө метро барина гэдэг рүү ингээд ийм зүйл яриад ахаар хэрэглээгээ дагсан боломж хаана байна л гэдэг. Төрөө даваа гоё зөвлөл хэллээ шүү дээ. Энэ засгийн газар бол үргэлгэн батлсан төсөв нь үргэлгэн төсөв гэж. Яг тийм байна. Бидний нөгөө зарж иддэг юм маань багасаад, олдог мөнгө маань багасаад байтал өнөөдөр засгийн газар өөрсдөө төрийн албыг улам л данхаалгаад байна шүү дээ. Хуулиараа бол энэ чинь бүх яамд дэд сайдгүй бүх агентлагууд орлогч дарга голцсон шүү. Тэнгүүт бид нар юу гэж оруулж ийн гэхээр бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг. Тэр баг онгоо гарцсан байх шүү. Тийм маань төрийн албыг 400 хүнээр нэмж шүү. Тэгээ тэр хүмүүс нь тэр 400 менежер нь сарда 5-6 сая төгрөгийн салентай. Тэдний жилийн төсөв 30-аас 40 тэрбум төгрөг шүү. Ингээд улам өөрийнхөө бүцийг дангаалгаад байдаг. Дотоод гадаад нөхцөл хүндрэлтэй байгаа энэ үед бид нар орондоо цомтгол хөстэй биз. Гэтэл энийг яд төвчж болно шүү, тийм биз дээ. Гэтэл нэмэл байдаг. Тэгээд дандаа амлалтаас эсрэг авах. Тийм. За энэ чинь нэг нүүрсний үн бас харьцангуй жоох өссөн юм байна. Гэтэл энэ чинь дэлхийн нийтийн прогнозоор бол 35 он хүртэл найдваргүй унана гэж байгаа байхгүй юу? За ийм нөхцөлд дөнгөж бид нар чинь алсын хараа 50 гээл бараг л одоо 14 мега төсөлгээл ингээд сансрын юм яриад шүү дээ. Одоо ийм болоо хөрсөн дээрээ буугаад өдөр тутам засгийн газар эндээ ажиллаад кабинет нойргүй хоноо нүдэн улаатлаа энэ төсвийн асуудлыг цоорхоогоо яаш нөхөх вэ гэдэг дээр л анхаараасаа гэж бодоод байгаа. Гэтэл одоо дими балаа юм яриад дахиад 200 сая төгрөг зарцуулаад хөдөөхээр бүсчил очиж хуралдан ч гэж байгаа шиг ийм дампуу юм бол оюутан болчмоор байгаа байхгүй юу? Сайдрын чинь дүнхүү хөөргөдөж энэ тэнд амт хүний толгойр гүйлж байгаа хэрэгтэй. Дөрвөн бүстэй засгийн газар хуралдахад энэ чинь нийт өмнөөр тэр бом гараа төгрөгөөр бодох нь шүү. Төсвийн цоорхоо одоо яаж ямар нэгэн байдлаар дахиад тодтол хийхгүй юм бол салингаа яаж тавих юм? Тэтгэврээ яаж тавих юм? Тийм үү? Нэгжил багш нар салингөө болно. Төгрөгийн инфляц бүр гарна. Валютаа шүснэ. За ингээд ирэхээр жинхэнэ татагтаа тулна шүү дээ. Ард иргэдмээ ч гэсэн үүнийг ойлгоод засгийн газараас тодтоглоо хийгийг болж игэл шаардаасаа жагсаасаа гэж боддог байхгүй. Үрээлмэр санагдаж байгаа байхгүй. Жагсах хэрэгтэй, тодтоглоо хийж тулгах хэрэгтэй. Мөнгөгүй болцсон мөртлөө одоо өнөөдөр 5 тэрбум доллар гэдэг бол өнөөдөр 2 сарын импортын худалдааны гадаад худалдааны даахгүй мөнгө шүү дээ. Тэгээ өнөөдөр тэгчээд өнөөдөр санаа амар байгаад ард иргэдээ 50 бай амгалан бай гэд хилээд байх нь хөнжгүй санагдаад байна л да. Би үнэхээр энэ засгийн газрыг бүр үйл ажиллагаанд нь үнэхээр итгэхээ байсан. Монгол Ардын намын бүлгийн дарга Мөнхбаатар яриан дотор байгаа шүү дээ. 2-3 сарын өмнө одоо манай валютын нөөц 2 тэрбумаар багассан тийм. Гэтэл тэр хүн өчигдөр уржигдор одоо над төгсөн тодорхойлгонд тэгж хэлж байна шүү. Буцаад валютын одоо манай валютын нөөц 2 тэрбумаар нэмэгдчихлээ гэж. Сайхан мэдээ тэгээд байгаа шүү. Ямар их хүсвэр бид нар юугаар зарчихсан тийм. Тэгээ энэ тэр болгоныгоо ингээд дандаа хүмүүс ард иргэдээс нууж идэг. Гэхдээ тэгээд ямар одоо их усүрээс ийм их мөнгөтэй болцсон. Тэрийг бас хэлэхгүй байх. Тэгэхээр энэ засгийн газар бас л одоо ард түмний миний түрүү яриад ховссон байдалтай байлгаад хүмүүсийг сайхан хуураад та ер нь засгийн газар тэр хайр зарлаад байна. би бол үннийг хэлэхэд энэ засгаас шууд гэрлэлтийн юугаа одоо гэрчлэгээ салгамаар санагдаад байгаа байхгүй юу? Би бол ингэж бодоод байгаа. Зүгээр анх бол одоо юу гэдэг оюутны засгийн газар гарч ирэхэдгүй эн чинь ойлгохтой тэмцэх юм зөв зүйтэй юм байна гэдэг ийм хандлага бол хүлээлт бол байсан. Гэхдээ одоо бид нар эргэж харахад нөгөө үнэхээр анхны хийсэн тэр амлалт руугаа хэр ойртсон бэ? Амлалт хэмээний тэр удирдлагын эрхлэгчийн хувьд хэлэхэд хэр ойртсон бэ гэдгийг эргэж харах цаг болсон байна. Үнэхээр одоо амлсан амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол одоо яах вэ гэдэг нөхцөл байдал бодтол хэлмээр байгаа. Тийм л зүйлүүд. Тэгэхээр одоо та асуугаад хайр зарсан уу зарлаагүй хайртай байсан байж байгаа одоо хайрг болцсон ч гэх юм уу. Үнэн давгүй юу гэж та нар одоо Монгол банкны сүүлийн одоо 6 жилийн одоо алдагдал 7.9 их найд төгрөг. Одоо мөнгөний бодлогоо барьдаг одоо Монгол улсын төрийн төв банкны алдагдал заа юу ийм хэмжээтэй. Бид нар ийм нөхцөлд орчоод байхад тэгээд
тодтолоо хийхгүй байна гэдэг ингээд суугаад байдаг. Тийм нөхцөл үүсээгүй байна гэдэг ерөөсөө нэг сайхан ярьдаг ийм л засагтай болцсон учраас одоо өнөөдөр би энэ асуудлыг зориуд ингэж хөндөж ярмаар санагдаад байгаа байхгүй юу? Эдийн засгт биш ч гэсэн бид нар сэтгүүлчдийн хувьд яг бодит байдлыг факт баримт хийсэн үгэн дээр нь анализ хийж манай медиа инсайдерс нэвтрүүлгийн л одоо онцлог ингэж мэдээллийг өгч байгаа юм. Одоо юу гэдэг зарим хүмүүс магадгүй хэн нэгнийг эсвэл албан тушаалтныг үйл үзэл бодлыг шүүмжлээд байна гэхээсээ илүү харлуулад байна гэхээсээ илүү бид нар бодит ийм нөхцөл байдлыг л гаргаж тавьж байгаараа бас нэг онцлог шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Энэ дээр яагаад Тэгэхгүй бол энэ асуудал мөхөтрө чиний энэ дээр би нэг ганц юу нэг тодруулах гэж. Тэгээд сая хэлж штэ бид нар ийм бодит мэдээлэл сэтгүүлчнүүдээр харсан дүгнэлтэд ингээ хийж байна. Яагаад гэвэл бид нар энийг зайлшгүй бас нэг өөрсдийнхөө олж авсан мэдээллийнхаа ийм юуг хуваалцахгүй бол ард иргэдэд улс төрчөөр дандаа худлаа мэдээлэл өгж ийн гэдэг чинь сэтгэл зовоод байгаа байхгүй. Дээр нь хамгийн одоо дургу хөрмөр зүйл нь одоо түрүүн бид нар ярианыхын дээрсэн шүү дээ. Ингээд сангийн сайдын хэлж байгаа Монгол банкнаас өгж байгаа засгийн газраас ярьж байгаа тоонууд бүгд ийм зөрөөтэй тий. таавар таалгуулж байгаа юм шиг. Ийм байж болохгүй үстэй. Тэгтэл гэтэл одоо хараа өнөөдөр засгийн газрын гарч байгаа шийдвэрүүдийг тийм үү? Эсвэл энэ өнөөдөр Монгол банкнаас статистикийн төв газруудаас өгж байгаа тоо баримтуудыг хамгийн сайн мэдээ шийдвэр гаргаж явах хэрэгтэй, хуулиа баталж явах хэрэгтэй, тийм үү? Ийм их хурлын гишүүд байна. Тэгээд энэ намуудын бүлгийн гишүүд дотор энэ асуудлыг тоо баримтыг мэдж байгаа нэг ч алга. Одоо энийг тодруулах гэж явж байхад анзаар гэж Анзаар тийм шүү дээ. Тэгэхээр үнэхээр харамсмаар байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм гишүүдээс, ийм улс төрчдөөс бид нар жишээлбэл дахиад толгой эргүүлсэн энэ тоогийн сонсоод ингээд тархиа угаалгаад ингээд суугаад байгаа нь бидрийг ийм нэвтрүүлэг хийхэд хүргээд байна шүү дээ. Яг над дээр чи нэг зүйлийг онцлоод хэлэхэд гишүүд гэснээс одоо анх удаа 126 гишүүнтэй парламент. За эрхөрөгч ардын нам 60 гаруй одоо гишүүнтэй. Тэгээд саяхан нэг юм явлаа ш. Өөрөөр хэлбэл ардын нам хариуцлага дээшлүүлэхийн тулд гишүүдийг нөгөө байнгын хороон дээр бүлгийн хурал дээр нэг одоо шийдэлтэй болоод онооны системээр дүгнэ. Тэ? За яг энэ өнөөдөр ярих сэдвтэй хол хамаагүй юм шиг боловч магадгүй мэдээлэл зөв аваад гишүүн бодтой дугуйх гэхээр тэнд та онооны системээр ингээд бүлгийн намын бодлогыг сөрж болохгүй шүү. Нэг осондоо ардчилсан итгэл үнэмшил үзэл бодлыг тэр бүлэг дээр аваачиж боодог, хаадаг, дуграхгүй болгодог. Онооны систем байдаг дэлхийд. Гэхдээ тэр нь зөвхөн нэг эрсцэг гэдэг юм уу, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэдэг юм уу зүйл байхаас биш. Ийм үзэл бодлыг илэрхийлнэ, эсвэл илэрхийлэхгүй нам энэ дээр шийдсэн учраас намын бодлогыг шууд дагаад конопо дар гэдэг бол үндсэндээ бол дарангуйлын систем. Энэ дээр бол одоо манай улсын хурлын дарга одоо бас өөр эсрэг байр суурь гаргаж хандах байх гэж харж байна. Одоо тэрийг харцлаа. Энэ бол Би зөв нэг юм асуудал биш. Гэхдээ энэ дотор нэг эдийн засгийн бас явж явах байл гэсэн. Тэгээ энэ дээр чинь нэмэр хэлэхэд зориуд би энэ үзэгч дуншигчдад нэг зүйлийг хэлье гэж бодоод байдаг байхгүй. Манай хүмүүсийн мэддэггүй бидэд анзаардаг зүйл. Ямар гэж хүмүүсийг бид нар сонгоцсон байт юм бэ? Би шууд хэлнэ. Дүнхүү тэнгүүд энд их хүчлэн ороод ирсэн байт юм байна гэдэг би хэлмээр байгаа байхгүй. За өнөөдөр ингээд тоо баримт асуугаад нам сонгосон байгаа шүү. Нам нэрийн ороод ирсэн бидний танихгүй хүмүүс ч байж байгаа. Үнэхээр одоо бол таниулж чадахгүй гişүүд байна шүү дээ. Тэгээд одоо ороод ингээд шаардлагатай тоо баримт асуугаад ингээд яг хуралдан суугаа гараад ирсэн мөртлөө би мэдэхгүй нэ одоо нэг туслахаа дуудана. Тоо баримт хараадах юм маргааш хүрээд ирэж ийм хүмүүс байж байгаа тохиолдолд бид нар өнөөдөр бодтой мэдээллийг хаанаас авах юм? Тийм үү? Одоо бид нар ингээд авсан мэдээлэл лавлах их сууж нэтэр мөн бичтэй. Сайд нар мөн байна, гişүүд мөн байна. Тулаад асуулаа хариулж чадахгүй шүү дээ. Мэдэхгүй байна. Ийм л нөхдүүд одоо ордноор дүүрэнд эндээ шийдвэр гарч ий. Тэгэхээр бид нар ийм нэвтрүүлэг хийгээс өнөөдрийн цаашлаа шийдэж шүү дээ бид нар. Өнөөдрийн манай их хөрөгчд өнөөдөр засгийн газар ингээ ард түмнийг яаж хуурж байгааг нэг бодтойчийг би түрүү дахиад хэлье л да. Тухайлбал тэр юу байгаад байгаа юм. Төсөв одоо ингээд багслаа одоо бидний заач ирдэг юм багслаа одоо тэгэхээр бид нар энийг нөхөр гэж байгаа. Тэр нөхөх юмыг нэгэн төрөн би алтыг яасан. Эхлээд бид нар бас зэсийн ханш дэлхийн зах зээл дээр өндөр байгаа. Бид нар одоо зэсээр нөхчнө гэж байгаа. За тэр бол нэг оюу толгойн далд дуурхай ашиглалтанд одоо ороод тэндээс олболт нэмэгдэж байгаа гэд ингэж яриад байгаа. Гэтэл энийг хүмүүс жирийн хүмүүс бол энийг мэдгүй байхгүй. Тэгэх юм байна. Нэрээ зэс нь өндөр болсон гэж ойлгоно. Яг бодиттой л дөр юу гэхээс эрдэнэтэй одоо олболтоо нэмж чадахгүй. Нүүм байгаа ш та. Тэр нь одоо төсвийн сорог нэмэх хэмжээний зэс олборлож чадахгүй, гадаад цастай гаргаж чадахгүй гэсэн үг. Гэтэл оюутлогын мөнгө чинь
Монгол банкаар дамждаггүй байхгүй. Тэр чинь тусдаа гадаад банктай байгаа. Тэр мөнгөнд дамжаад манад бол өстө баг юм ч орж ирэхгүй. Тэгэхээр ингээд хуураад байхгүй хүмүүсийг. Би боддог нь шүү дээ. Энэ засгийн газар байгаа жавхлан сайд олон жил сайд гэж сангийн сайд. Тэгээ манай энэ юунд засгийн газарт гэдэг юм уу улсын хурлд энэ тоо мэддэг мега тооч гэдэг юм уу те. Энэ жавхлан сайд хуучин Өрлөбаатар сайд энэ төр байсан юм болов. Тэгээ энэ 2 3 хөл ингээд ээжлээл юм ярихаар дандаа Монгол банкны бодлого ирсэн жавхлан сайд гарч ирээд тэр чинь Монгол банк чинь тусдаа жишээ нь одоо хуультай тэгээ бодлого нь тусдаа явдаг. Гэтэл Монгол банкны захирлын ярих хийх хэрэгжүүлэх ажлыг сангийн сайд нь гарч ирээд тайлбарлаад бараг сангийн сайд нь Монгол банкны ерөнхийлөгчөөр үүрэг өгөөж байгаа юм шиг нэг юм тэгэл том тоо ярихаар би ч өөрөө тоонд юм л да. Гэхдээ бодлого 2 хүн ярьдаг. 2 хүн л ярьдаг. 2 хүн сайд асуухаар тоо мэддэггүй. Гаргаж байгаа шийдвэрүүдээ ч ойлгодгүй. Мега тоочин хүмүүс сангийн сайд бол тийм болов яа тийм бол гэдэг нэг тийм сонир бодлоос байдгийн зүгээр. За яг хөө тэгээд өнөөдөр оюун эрдэнэгээ одоо би оюун эрдэнэт их дургуудаа биш л дээ. Би өөрт нь ч хэлжсэн сая цагаан сар бид нартай уулзлаа шүү дээ. Би ямар хонцон санаад байгаа ш. Гэхдээ нийгэм өнөөдөр юун засгийн газар үйл ажиллагаанд өнөөдөр баяр хүргээд байх тийм зүйл алга байна шүү дээ. Тэгээд нийгэм яага бухимдаад байгаа юм? Та энийг мэдэрч гин үү тийм үү? Яг тийм бухимдал жишээлбэл миний хувьд байна л гэдгээ би хэлжээ л дээ. Тэгээ мань хүн магадгүй өнөөдөр засгийн газрын нэг хилээд байгаа юм. За бид төсөв тодох шаардлага алгаа. Магадгүй бид нар засгийн газар бонд гаргана маргана гэх байх л та. Тэгээд Монгол банк нь жишээлбэл ийм алдагталтай тийм үү? Тэгээ одоо дэлхийн гадаад нөхцөл манад хөрөнгө оруулалт улам багасж штэ. Энэ явуулж байгаа бодлогоос нь болж. Тэгээ өнөөдөр ийм худалдааны ийм татварууд нэмэгдсэн үед тэгээд одоо төрийн өмч чинь улам заггаад нөө төрийн өмчөө задлаа хийгээд байгаа мөртлөө анхны бодлого нь тийм байсан шүү дээ. Задлын багс. Юусоо л ярьдаг юм нодлон урчин л яриад байгаа шүү дээ. Ингээ баахан төрөөж компани эн чинь задлах нь зүг байгаа байхгүй юу? Зөв. Ингээд задлан мадлан гэж баахан ярьсан. Одоо Монгол шуудан банк цахилгаан харилцаа холбоо юу гэдэг хөрөнгийн бирж гэл ингээд түрүүчээс мяат эдрээс эхлээд ингээд хувьцааны нээлттэй болгоё энтергээл ингээд ихэсэн хийс байгаа нэг ч алга. Тэгсэн мөртлөө мөрөөрөө ажиллаж байгаа хувийн аж ахуйн нэгжүүд рүүгээ халдаад байдаг. Бараг л ингээл нөө нэг 30 хэдэн оны үеих шиг дээрэм хийж байгаа юм шиг ийм хандлагыг засгийн газар илт гаргаад байна шүү дээ. Түрүүн чи ярианда мөөгээ дурдлаа. Дарангуулын нэг хүний тийм засаглал тогтох гэдэг юм. Үнэхээр өнөөдөр оюун эрдэнэ шиг зангааж байгаа засгийн газар алга шүү дээ. Хууль тогтоогч байгууллагаа дээр гараа суудсан. Өнөөдөр шудрах хэлэхэд би дотроо тэгж боддог байхгүй юу? Одоо сэтгүүлж байгаа үед одоо ингээд надад бас нэг хардах хэрэг байна шүү дээ. Өнөөдөр улсын хурлын дарга амар баясгалан ерөнхийлөгч Хүрсэг хоёр шууд цэвэр оюун эрдэнэ барьцаанд орцсон, шантажинд орцсон дуурч чадахгүй нэг шараад байгаа байхгүй юу? Төсөв одоо 30 гэдэг их 80-аар оны өмнө батлагдлаа шүү дээ. Гэтэл ерөнхийлөгч 2 удаа хориг тавьж ээж арай их шиг алдагдaltaгүй төсөв батлаа гэдэг эд чинь баг алга ташаад хундах тулгсан шүү дээ. Гэтэл эргээд 2 сарын дотор өнөөдөр төсөв нь хэдийн их 80-аар ингээд хонкоогоо өвчж шүү дээ. Тимийг өөрчилж харж чадахгүй байна. Нэгдүгээр тэгсэн мөртлөө өнөөдөр яагаад ерөнхийлөгч маань дуурахгүй байна вэ? Амар баясгалан их хурл яагаад дуурахгүй байна вэ? 15-10 жилийн өмнө бид нар дуртай ерөнхий сайдын ерөнхийлөгч сайдрыг дуудаад редакц уулзалт хийгээ ярилцаа чөлөөт явуулдаг байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр тийм байхгүй болчихлоо шүү дээ энэ засагт. Яг үннийг хэлэхэд оюун эрдэнэ засаглалын манай ирэх болж байгаа энэ сүүлийн 8 жилд өнөөдөр өрөөж ирэхээ байсан. Хэвлэлийн албаараа дамжуулаад өгчдөг. Эсвэл тухайн нэг сэтгүүлчийг дахиад бид нар өмнөх дугаараараа бас дурдчихсан шүү дээ. Бэлдсэн юмаа хийж өгдөг. Нийтэд тараадаг. Тийм зөрг зүрх идэрт алга болцсон. Ийм нөхцөл байдал үүсээд хахад бид нар за бүх юм окей байна гоё байна гэж хэлээд байгаа. Тэгээ энэний чинь нэг айхтар зүйл нь пропаганда буюу нөгөө бэлдсэн зүйл. Жишээ нь бид нар яагаад энэ сэтгүүлчдийн ингээд нэгдэл үүсээд медиа инсайдерс нэвтрүүлэг үүсээд бас нэг шалтгаан бид нар дуурахгүй бол хэн дуурах юм одоо дуурахгүй бол хизээ дуурах юм. Тэгэхээр бид нар ахаал би хэлээд байгаа ш. Ямар нэг зүйлийг харлж булж шүүмжилт гэдэг зүйлээс илүү бодит нөхцөл байдлыг энэ ярьж яахгүй бол болохгүй байна. Хуугаараа одоо юу гэдэг ярихгүй нөхцөл байдал руу шилжчихэд байна. Тэгээ бид энэ бол нэг талаасаа сэтгүүл зүй ажил хийгээд байгаа шүү. Тэгээ саяхан нэг ерөнхий сайд байж нэг ярьцлага өглөө шүү дээ. Төлөөс ярьцлага өгсөн. Тэр ярьцлаганда та нар анзаарсан бол цэвэр тэн дотор ерөнхий сайдаас ард түмэндээ хандж байгаа нэг ч мессеж байгаагүй. Амар баясгалан Хүрсэг хоёрыг л шантажлсан тийм явж гин гэж би өөрөө уншсан тэрийг. Ер нь энэ үнээс болоод тийм ээ. Нөгөөдөл нь бас тийм барьцаалагдах, шантажлагдах тийм факттай байна гэж би ойлгож байна. Дээр нь өнөөдөр
За надаар оролдвол та нар дуусан шүү гэдэг мессежийг өглөө шүү дээ. Гэхдээ яг тэр ярилцлагыг ингээд уншиж хахад тэн дээр тийм л юм байл шүү дээ. Тухайлбал одоо ерөнхий төчийн тухай би бол маш их юм ярьж чадна тийм ээ. Ярих ч болно, бичих болно гэж хэлж байгаа. Тэгэнгүүтлээ улсын хурлын даргаыг болохоор зэрэг нэг зам дээр явж байгаа шүү. Ингээд хэлсэн байна шүү дээ. Тэр чинь ингээд амар баясгалангаас гадна тэгээ миний нэг өнөөдөр дотроо бодогдоод надад анзаарагдаад байгаа зүйл бол Арсан нам гэж бүр хүмүл угийн энийг нийгэм төрж яриад мэдчихээн. Дээр нь одоо ган төмөр дорж ханд гэдэг нэг хоёр зөөлөн дээрээс уудал одоо нэг Мөрцөн. мэдлэлд одоо ингээд шуналцсан нэг хоёр гар байна шүү дээ. Энэ хоёр бол үнэндээ сүр хүчинг болгоо ажиллаа. Тэгээ өнөөдөр эдгээр дуурч явах байдлын юм дээр өнөөдөр одоо тэрийг оюут маш сайн ашиглаж чадж шүү дээ. Бид нэг завин дээр суусан хүмүүсээр живүүл хамт живэн шүү жиггүй бол одоо хүчин маш их тийм одоо Сул байна. сүнжжээ гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ одоо түрүү цогтгорлын Арсан намын бүлгийн дараа цогтгорл ярьж штэ. Бид нар нэг хүнжилд орсон учраас сайн гарахгүй ийм байдалд ороод байна гэдэг хүлээн зөвшөөрөөд ийм сулбаагаа сууж байгаа байхгүй. Ийм арчаагүй болсон учраас өнөөдөр ингээд үндсэндээ Монголын засаглал бол нэг тийм авторист төрлөө орж штэ. Авторитар нэг тийм ганц хүний үндсэндээ биенийг шууд тодорхойлох юм бол дарангуулын засаг руу Монгол нэгэн сүрээ тавиа яваа орчлоо гэж үзэж байна. Засаг өөрөө 7 хоногийн эцэст өөрийгөө магтан дуулсан протоколын чанартай засгийн газрын 7 хоног гээд нэг гоё мөртлөө уйдгартай нэвтрүүлэг хийдэг тийм үү? Яг хөө бид нар өнөөдөр тийм магадгүй зарим нэгэнд энэ засгийн газрыг шүүмжилж байгаа шиг харагдаж магадгүй тийм үү? Гэтэл яг ийм шийдвэрүүдийг жишээлбэл бид нар сайн шийдвэр мэдээж гарах бах, гардаг л бах. Тэгээ энийг яг бид нар онцолж анхаарад бид нар бас нэг тийм гол поинтоо болгоод ингээ яриа явах юм аа гэдгийг бас хүмүүстэй хэлчихвэл бас үзэгчдэд тийм. За ингээ нэвтрүүлгийн цаг маань өндөрж байгаа учраас өнөөдрийнхээ нэвтрүүлгийг ингээ дуусгая. Өнөөдрийн сэдв маань засгийн газар маань үйл ажиллагаанаа сүүлийн 6 жилийнхаа үйл ажиллагаанд одоо дүгнэлт өгөөч. Өөрөөсөө юу гэж үзээд байгаа? Мундаг ажиллаад байна гэж бодож байгаа юм уу? Үнэхээр ямар байгаа юм гэдгээ шударгаар дүгнэлт өгөөч. Хоёрдугаарт төсөвдөө яаралтай тодтол хийгээч гэдэг асуудлыг одоо бид нар хөндөж ярьлаа шүү дээ. Тэгээ мэдээж энийг үргэлжлүүлээд эдийн засагчд маань бас энэ талаар дуураараа. Биднээс илүү бид нар чинь мэдээлэл өгнө шүү дээ. Тийм. Тэгээд энэ сөрөг хүчнийхэн намууд маань энэ төсөв тодтох шаардлагатай гэж үзэж байгаа бол асуудлаа тавиач гэж хүсэж байна. За тэгээд дараагийн сэдв маань бас үргэлжлээд явах учраас засгийн газруудаас гарч байгаа шийдвэрүүдийг тойрсон бидний нэвтрүүлэг цааш үргэлжлэнэ. Бас нэмээд хэлэхэд бол бид бас энэ контентоор зочдыг ялангуяа тухайн одоо салбарын мэдлэг мэдээлэл өндөртэй зочдыг бас урьж оролцуулж зарим үед улсын хурлын гишүүдийг ч гэсэн урьж оролцуулж үнэхээр одоо тэр энэ болж байгаа болохгүй байгаа юмнуудыг илэн далангуу нээлттэй хаалтгүй ингэж одоо бас яриулахыг зорино гэдгээ хэлхэн зүг байна тийм ээ. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээ өндөрлөө. За дөрөвдүгээр өндөрлөө.